За ардчилсан нам бол Монголын нийгэм эдийн засгийн эрхчлөлөг тэлэх олон шинжилгээг гишүүд дэмжигчтэйгээ хамт хийсэн. За үүний нэг бол одоо нөөтийн татварыг шинчилж цахимаар хүмүүс татварын буцаалт авдаг болсон нь дад эдийн засгийг ил болгосон, эдийн засгийн эрхчлөлөг бий болгосон, аж ахуй нэгжийн орлогыг ил тод болгосон маш том шинжилгүүдийн нэг байсан. Мөн ардчилсан нам энэ 36 жилийн хугацаанд маш богино хугацаанд засаглахдаа нийс Улаанбаатар хотын хөгжил дэвшлийг дэлхийн хотын хэмжээнд авъятсан, Улаанбаатар хотыг олон төвтэй хот болгох ажлуудыг эхлүүлсэн, Удам төслийг хийж дуусгасан, 21 аймгаа авах замаар холбож дуусгасан. Энэ мэтлэн олон шинжилгээг бид хэлж болно. Энэ бол ардчилсан нам 4 жил засаглахдаа Монгол улсын 40 жилийн хөгжлийг энэ богино хугацаанд хийж чадсан гэдэг бол манай гишүүд, дэмжигчид, монголчууд бол ардчилсан намын реформ хийж чадах, шинжил хийж чадах, Монгол улсын хөгжил дэвшил нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг эрс нэмэгдүүлэх, эдийн засгийн улс төрийн шудраг ёсыг тогтоох олон ажлуудыг хийх бэлтгэлээ хангасан ийм хурал болж байна. Тэгээд гишүүдтэй баярын мэнд хүргэе, амжилт хүсье.